Зан бацхан үзэгчтэй. За энэ бол уулуурхайн өргөж сэдвт подкаст. Манай өнөөдрийн зочин Теналт төслийн менежер, инженер Түмэн Далайн даваа далай өргөдөж ирсэн байна. Үзэгч та мэдэх бах. За өмнгийн говьд бол томоохон төсөл хэрэгжсэн. 5 толгой нүүр сажих логистикийн төв одоо томот үйл ажиллагаагаа эхлэх гэж байна гэсэн энэ мэдээлэл цэцэгдсэн. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг танд өгөх зорилгоор өнөөдрийнхөө зочныг урьсан байна. Түмэн Далайн даваа далай инженер Теналт төслийн менежер. Боловсрол 2006-аас 2011 онд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотдох Санкт-Петербургийн зам харилцааны их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер, 2015-аас 2017 онд Австрали улсын Квинслендийн их сургуулийг менежментэд зориулсан инженерийн мастраар дүүргэсэн. Ажлын туршлага 2011-ээс 2015 онд Улаанбаатар төмөр зам нийгэмлэг туслах машинч, засварын хүлээн авагч машинч, засварын инженер, 2017-оос 2020 онд Бац өвгөө компани болон оюу толгой төслийн менежер, 2019-оос 2021 онд Вагнераас тоног хөрөмж компанийн техникийн зөвлөх багийн менежер, 2021 оноос хойш Теналт төсөл хариуцсан захирал. 5 толгой нүүр сажих логистикийн төв төсөл нь Монгол улсад жилдээ 20 сая тонн нүүрсийг бутлах, хандлах, нөөцлөх, хойлох, тээвэрлэх, төмөр замын тээвэрт ачих анхны төв болсон юм а. За иргэний нийгмийн байгууллагын чиглэлээр 2017-оос 2018 онд хүүхэд ба утаа төсөл, зориг сан төслийн багийн гишүүн, 2019 оноос одоо хүртэл зөв тогтвортой хөгжил төрөмс байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За 2020-оос 2021 онд олон нийтийн амжиргааг дэмжих мэдлэгийн бүтээгдэхүүн төсөл, жижиг төслийн хөтөлбөр, нэгдсэн үндэсний байгууллагын төслийн менежер. За 2021-оос 2023 онд COVID-19 нөлөөллийг бууруулах төслийн менежер. За бизнес менежментийн чиглэлээр 2016 онд Unicar стартапыг үүсгэн байгуулагч, 2017-оос 2021 онд бизнес консалтинг үйлчилгээ бизнесийн зөвлөх, за 2018 онд Applies Монгол компани бизнес хөгжлийн менежер, 2020 онд бизнес консалтинг компанийн захирлаар ажиллаж байсан. За таны хийсэн ажлуудаас төслүүдээс нэг зүйлийг онцлоход бол 5 толгой нүүр сажих логистикийн төв гэдтэй. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд одоо анхаарчнаас нэглүүлээд хүлээлгэж өгөх хүртэлх энэ явцад бол та өөрөө гар бие оролцоод ажилласан ийм инженер мэргэжилтэн байгаа учраас бид таны өнөөдрийнхөө дугаарт урьсан. Яг энэ 5 толгой нүүр сажих логистикийн төв гэж яг ямар төв байна вэ? Та товчхон танилцуулаач. За 5 толгой нүүр сажих логистикийн төв товчоор бид нар Теналт гэж нэрлэлсэн. Заримдаа хүмүүс Теналт гэж сонсохоор нэг гадаад нэрч юм шиг гэж бодоод байгаа. Яг Монгол нэг 5 үгний товчлол. Теналт төсөл маань бол өөрийнхөө онцлогтой. Энэ бол нэгдүгээр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй одоо томоохон хөтөлбөрүүдийн нэг стратеги ач холбогдолтой төсөл. Энэ маань Эрдэнэс 5 толгой бол санхүүжүүлэгч, 5 толгой төмөр зам бол хэрэгжүүлж байгаа. Манай холбоод интернэшнл компани EPC төслөөр хэрэгжүүлж байгаа. Энэ болохоор Эрдэнэс 5 толгой бүлэг орд байдаг шүү дээ. Одоо бид нар ч нөгөө нүүрсээ борлуулад зарж байгаа. Тэгэд энэ нүүрсний ордон дээр байж байгаа уурхаагаас авсан нүүрсийг бутлаад хамгийн анхны Монголын холтын менежментийг хийгээд нэмүртэг шингээгээд нүүрсэн дээр тэгээд төмөр замын тээвэрт хурдтай ачих, нарийн жилд ачих ийм 5 толгой нүүр сажих логистикийн ийм цогцлбор төслөөр мега төсөл гэж явж байгаа. Тэгээд энэ төслийг бол ашиглалтын оруулснаар эдийн засаг болон нийгмийн аяга болон өндөр ач холбогдолтой ийм Монголын хамгийн анхны гэсэн маш олон тодтолтой юм инженерийн төсөл. Тэгэхээр хэдийн хугацаанд юу нэг хэрэгжсэн бэ? Ямар одоо бодлогоор тэнийг юу н хэрэгжүүлэх болсон юм болоо гэд энэ талаас нь хойлоо эхлээд мэдээлэл өгье. Яг хэдэн багц ажил яг энэ хүрээнд хэрэгжиж одоо хийж 5 толгой нүүр сажих буюу Теналт төсөл дээр маань нийт том төслүүд ер нь бол ингээд ажлынхаа онцлог дэд бүтцээс шалтгаалаад олон багцад хуваачдаг. Тэгээд нийт 6 багцтай. Ер нь бол мега төслүүд чинь өөрөө эрчим хүч, ус хангамж, дээрээс нь инженеринг, үйлдвэрлэл, барилга гэх олон салбарууд олон эрх зүгээр явдаг учраас ер нь бол та манай Теналт төсөл маань бол 6 багцтай. 2021 оноос эхэлсэн 22 оны 4 сард барилгын үйлрэлд анх зураг, угсралт, барилга тээвэрлэлт ажлууд нэхлээд сая 24 оны 6 дугаар сард ачаалттай туршилтуудаа хийж анхны нүүрсийг талбай тойлох талбай дээр буулгаж, буцаж авч, богоонд ачиж гэж ачаалттай туршилтаа 2 жил гаруй хугацаанд бол хийж дуусгасан нэг 6 багц ажил байж байгаа. Эрдэнэс 5 толгой бүлэг ордны уурхай дээр нийт 80 газрыг хамаарад уурхай төмөр зам хоёрыг холбосон 80 газар дээр байрладаг 6 багцаас бүрдсэн юм төсөл байж байгаа. Багц нэгээс 4 нь болохоор уул уурхай хүнд тоног хөрөмжүүд. Багц нэг нь жишээлбэл богоонд ачигч байгууламж, багц 2 нь бодлуурын байгууламж, багц 3 нь тууцан дамжуурах, багц 4 нь овоолох тэжээгч том тоног. Багц 5 нь болохоор иргэний барилга байгууламж, багц 6 нь эрчим хүчтэй автоматжуулалт гэсэн юм 6 өөр багцаас бүрдсэн юм цогцлбор төсөл гэж байна.
маш том юм стратегийн том төсөл шүү дээ. Тэгэхээр үүнд яг хятадын талаас хэр оролцоотой байсан юм. Монгол залуучууд хэр оролцоотой ажилласан юм гэд энэ талаар мэдээлэл өгөөж. Манай төслийн баг бол ерөөхдөө 40-од яг Монгол залуучуудаас бүрдсэн. Одоо Монголдо байгаа хамгийн туршлагатай салбарын залуучуудыг бол цуглуулж авч бол төслийг эхнээс нь дуустал амжилттай хэрэгжүүллээ. За хятад улсаас бол ер нь бол оролцоо байхгүй. Бид нэр 28 туслан гүйцэтгэгчээс Монголд зарим үйлдвэрлэх боломжгүй томоохон тоног төхөөрөмжүүдийг гадаадын улс орнуудаас бол худалдаж авч нийлүүлж байгаа мэргэжлийн зарим юмнуудыг үнээс яг хятад улсаас 4 үйлдвэрлэл, Австрали улсаас 2 туслан гүйцэтгэгч, бодлогын үйлдвэрлэл эдэргээд ингээд олон улсын ер нь бол одоо уулуурхайн салбар ялангуяа нүүрс, туусан дамжуургын салбарын одоо олон улстай танигдсан тийм үйлдвэрүүдэд бол хамтарч ажилласан байна. Яг одоо явцаас нь та мэдээлэл өгч. Ерөнхийдөө баримтат киног ингээ харж ахлаар одоо тухайлбал дамар гэхэд л хятадаас оруулж ирэхийн тулд асар их одоо хүч хөрөнгө дээр нь хүний хүчин зүйлс аюулгүй байдлыг хангасан, уулуурхайн салбарын одоо тэр хариуцлагатай байдлыг хангасан гэх мэтчлэн олон зүйл ингээ харагдчихлээ л дээ. Тэр талаас нь ер нь та яриач анх ер нь явуулахад ямар одоо хүндрэлүүд үүсэж ийсэн те. Манай төслийн хувьд онцлогтой яг тэгвэл нөгөө Монгол улсад өмнө огт байгаагүй ийм салбар нүүрс хойлт буюу англи хэлэндээ coal blending гэж нэрлэдэг хойлох тийм. Тэгэхээр энэ үйлдвэрлэл бол Монголд аль биш ийм тоног төхөөрөмж зориултын талбай дээр програмаар хийгддэг байсан. Тэгэхээр тэр нүүрсийг хойлдог анхны тийм байгууллага тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр ингээд уул уурхай талаасаа хууль эрх зүйч талаасаа ойлгомжтой юмнын дээр аягүй жоохон бүрхэг тоног төхөөрөмжүүдийг Монголд ашиглаж үзээгүй. Дээрээс нь манай энэ тэр багц дөрөв овоолгч тийжчин тоног төхөөрөмж бол овор хэмжээгээр Монгол улсын рекорд буюу хөдөлгөөн тоног төхөөрөмж нь дээр Монгол улсын хамгийн том, хамгийн хүнд тийм тоног төхөөрөмжийг нэгсэнд хамгийн төвөгшөлтэй одоогоор Монгол улсад байхгүй тийм тоног төхөөрөмжийг бол бид нэр үйл ажиллагаанд оруулж угсарсан. Дээрээс нь ажил дээр автоматик гэвэл бид нараас төвшил авчирсан. Манай тоног төхөөрөмжүүд гар удирдлагаар өөрөөсөө ингээд автоматар удирдах, зайнаас ба тодорхой удирдлагын функцүүдийг хийх боломжтой юм байна. Тэгэхээр Монгол улсын түүхэнд одоо өнөөдөр хүртэл 2024 онд хамгийн том хүнд хөдөлгөөн тоног төхөөрөмжийг оруулж иж өгсөн. Дээрээс нь Монгол улсын аж үйлдвэрийн автоматикийн салбарт бол ингээд хувьсгал нэг үе дээш нь гаргаж байгаа юм онцлогтой зөвхөн одоо инженерийн онцлогийн дурд бол тэгээд миний би түрүүн хэлсэн анхудаа гэж байгаа төсөл учраас хууль эрх зүй хүмүүс ойлгохгүй мэдлэг дуршлаг дутуу гэд олж хараагүй хүндрэл эрсдлүүд инженерийн шатанд байна гэдэг ингээд аягүй олон асуудлуудаа бид нар бол тулгарсан. Маш олон асуудал байсан. Хууль эрх зүй, гэрээ, тээвэр, дээрээс нь мэдлэг, дээрээс нь манай барилгын стандартууд ч хуучирсан гэдэг. Тэгээд дээрээс нь үйлдвэрлэгчээс ингээд үйлдвэрлэлийн харилцаа тийм олон улсын харилцаа. Тэгэхээр зүгээр ингээд айгүй энгийн ингээд нэг жишээ татгаад одоо тэр хамгийн том тоног төхөөрөмжүүдийн голын дамар гэдэг нэг бүрэнх иргэдэг хэсэг байна. Нөрөө 44 метрийн өргөнтэй 15.7 метрийн диаметртэй юм. 3 хэсэг бид нар хуваагаал бид нар яг хөө тэрний үйлдвэр нь бол Таншан гэдэг хятадын Бижи хотын цаана хотод үйлдвэрлэгдсэн. Гэхдээ тэндээс үйлдвэрлэгдээд нааша тээвэрлэхээр ерөөсөө нөгөө овор нь аягүй том учраас хятадын зам дээр явж болдгоо ямар ч явах боломжгүй. Хятад улсын доторх гүүр мөрнүүдийг агаараар тээвэрлэх боломжгүй. Агаараар тээвэрлэх боломжгүй. Тэнгүүд бид нар зөвхөн тэр тоног төхөөрөмжөө үйлдвэртэйгээ ярилцж хагаад 90 хотод хэсэгчилж үйлдвэрлэе. Гэхдээ Монголд зөөх боломжтой. Тэгээ үйлдвэрлээд энэ чинь 3 хаагаад тэгээ 90-ээс цогццсон хүртэл тээвэрлэхэд л бид нар 90 дотор тэр дамрын тээврийг хэлэх гаргах гэж Хятад улсын 16 билүү агаарын шугамыг төр таслалт хийж салгаж иж доогуур машинаар цэхүүлээ багтахгүй. Гэрлэн тохоонуудыг аавна, камеруудыг аавна, өндөр хүчтэй шугамуудыг аавна. Тэнд дотоос Хятадын одоо нэг цэргийн нөөцийн агаарын шугам болоо таарчаа. Тэгээд манайхан тэрнээс жишээл авахгүй ч хөхөд явж цэргийн дарга нартаа уулзаж тэн дээр нэг хэдхэн минутын таслалтыг авч иж доогуур нь гаргаж ирсэн. Тэгэхээр зөвхөн тэрийг тээвэрлэнэ гэдэг бол зөвхөн айгүй олон хүндрэлтэйсэн. Яг Монгол улс чинь нэг юм мега том инженерингийн дэд үтцийн бүтээн байгуулалтууд нь ер нь бол айгүй цөөхөн хийжсэн. Цөөхөн хийсэн учраас тэрийг тээвэрлэх, тэр төслийг явуулах юм туршлага ер нь бол манай улсын хэмжээнд маш бага. Тийм учраас одоо бид нэр үндэсний юм бүтээн байгуулагч Монгол залуучуудын хувьд бол бас анхны гэс айгүй тодтолтой юмнууд төр бол мөс зүсэх гэж ярьдэн шүү дээ. Айсбергийн анхны юм хийж зөндөө ингэж гүцэтгэж явсан. Тэгээд манай бол хууль эрх зүй аягүй ойлгомжгүйнүүд хоцрогдсон асуудлууд бол маш их байдаг. Гэхдээ яг хуу монголчууд бас энэ улсын стратегич холбогдлолтой ийм эдийн засгийн ач холбогдолтой ийм төсөл хийж байгаа маа гэд альж гаацын дараа хүмүүстээр ороод тайлбарлахад бас монгол хүмүүс бол ойлгодог аягүй давуу талтай. Ядж хат нь ингээд 2021 он чинь ковид үе таарсан. Тэгээд ковидоос 24 хүртэл ингээд бүхий л одоо давгч үүсэнтүүдийг туллаа да үеэр Бээжин хотын үеэр ковид
22 оны нөгөө Монгол улстай цемент тасрал бетоны цементний асуудал бол хэрүүл гаргах 3 үйлдвэртэй. Тэр үед яг бид нэ суурьа цутгаж байсан. Тэгсэн чинь цемент бол марк нэг шөнийн дотор цементний хүмүүнийг 2 нуглаал. Монгол улс нөгөө дархны замыг хийгээд хөтлийн үйлдвэр зогсоод нэг цементний тасрал тусаж тэр шүү давгчгүй юм нийгмийн хүчин зүйлүүд чинь өөрөө мега амтслууд дээр бүх шатанд нөлөөлдөг. Хүн хүчний асуудал нөлөөлдөг. Манай улирал наадам нөлөөлнө. Бид нар чинь Монголд ерөөс үйлдвэрлэдэг юм байхгүй. Тэгээ бүх тоног хөрөмжөө гаднаас авч байгаа учраас нэг бол Оросын холбооноос нэг бол Хятад бүгд хамтдаа дарсуулаад дамжуулж авдаг. Нөгөө хоёр хөрш маань амраад хилээ хачуул оруулж ирч чаддаг. Тэгээ манай баярууд ингээд дээрэс нь ингээд улс төрийн асуудлууд, баяр ёслол, хүчин гэл ингээд том мега төслийг ингээд хэрэгжүүлж байгаа үед бол ер нь бол зовлон маш их тоочод дуусчих. Одоо кино шиг л юмнуудыг туулж гарч ирлээ те. Тэгээд хэр хүний хүчин зүйлийг орлож чадах юм. Одоо энэ үйлдвэрлэл маань хүчин чадлын үед яг ямар байх юм, айлгүй байдал нь яах юм гээд бас л нөгөө нэг одоо инженерийн шийдлүүд нь бас чухал ах л та тий. Энэ дээр яаж анхаарч ажилласан бол ер нь манай төв маань нэрээ төрсөн чинь 1 жилд 20 сая тонн нүрсийг бутлаад холт хийгээд төмөр замын тээвэр дамжуулаач хүчин чадалтай 20 сая тонн, жилийн 20 сая тонн. Цагийн 3500 тонн цаг хүчин чадалтай. Нэг цагт нэгснээр 3500 тонн нүрсийг дамжуулан өнгөрөөхөд төмөр замын тээвэрт очих юм хүчин чадалтай байгууламж байж байгаа. Тэгээд манай ер нь бол яг нүүрсний салбарыг ингээд ярихад бол нүүрсний салбарт бол үндсэн 2 том одоо боловсруулалт хийгддэг гэх юм. Нэг нь бол баяжуулах үйлдвэр. Монголчууд бол маш сайн гэдэг. Баяжуулах инженерүүд баяжуулах. Нөгөөх нь бол нүүрсний холилтын менежмент, холилт. Тэгээд англи хэлээр бидүүлсэн call planning гэдэг. Одоо олон улсад ингээд нүүрс гаргадаг гангийн үйлдвэрлэл өгсөн улсуудад бол call planning маш өндөр ач холбогдолтой буюу өөр шин чанартай нүүрсүүдийг хооронд нь холж шин бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр Монгол улс бол өмнө нь бол Эрдэнэс 5 дахь уурхаал энэ call planning буюу нүүрс холилтыг бол хийдэггүйсэн. Одоо манай төв ашиглалтанд ороод ихснээр хамгийн анхны одоо нүүрс холилтын менежментийг хийх юм өндөр ач холбогдолтой байна. Тэгэхээр ингээд одоо бол манайх Cox нүүрсийг уусаа хэлээр 8 үндсэн үзүүлэлтээр гаргаж байгаа. Илчлэг, үнслэг шин чанар, G индекс зэрэгэл Cox буюу аж үйлдвэрийн нүүрс өөрөө гангийн найрлаганд нэг Cox гэж орж байгаа юм. Феррум буюу төмөр дээр нэмэх нь карбон. Тэгээ карбоныг Cox-оос гарч авдаг. Энэ хоёрыг нийлүүлснээрээ ган болдог. Нэгдүгээрт гангийн найрлаганд нь орж ийн, хоёрдугаарт өөрөө гангийг хийх хайлуулах процессд нь Cox нүүрс маань шатаа дулаан энерги гарах юм хоёр зориулт дээр үнцэн ордог. Гэхдээ бусад аж үйлдвэрийн үйлдэл маш олон юм Cox нүүрс бол хэрэглэгддэг маш олон төрөлдөр. Тэгэхээр нүүрсийг маань тэрүүний үнсээс 8 үзүүлэлтээр за ийм үзүүлэлтээр нүүрс авъя гэдэг нэг цааш хэрэглэгч зах зээлийн шаардлаганд авах нь шүү дээ. Юунд хэрэглэх зориул. Тэр үзүүлэлтэнд нь зориулаад холж өгдөг гэсэн. Одоо хамгийн энгийнээр тайлбар бол одоо 4000 илчлэгтэй нүүрс байгаа. Зарим давхаргаас нь Эрдэнэс 5 6000 гарч ивэл 6000 4002-ыг яг 50-50-аар хойлвол 5000 калори илчлэгтэй нүүрсийг гаргах зах зээл дээр гаргаж өг. Өмнө нь бол бид нар тэгж хольж өгч чаддгүй гэсэн ингээд ер нь бол Эрдэнэс 5 дээр 3 4 давхрын хамгийн сайн шин чанартай нүүрсүүдийг бол борлуулад байдаг гэсэн. Тэрийг нь бүгдний амьдрахад улсаас тээвэрлэж аваад хоорондоо өөр бусад чанарын нүүрснүүдтэй холиод цаашаа олон төрлийн бүтээгдэхүүн гаргаад цаашаа нэмэн үртгөх шингээгээд дамлж олон үйлдвэрлэлүүд рүү зардаг гэсэн. Тэгэхээр нэгсэндээ Монголд холт хийж тодорхой хэмжээний нүүрсэн дээр нэмэн үртгэх шингээх тийм боломжтой үйлдвэрлэл явагдаж байна гэсэн. Тэгэхээр цаашдаа үн дахиж өсөх боломжтой. Тий, үн өсөх боломжтой. Тэгээд үн өсөхөөс гадна Эрдэнэс 5 тайлан уншиж байхад бол 2023 оны би тайлан гэдэг бүр уншиж байхад 2023 онд олон улсын нөгөө юугаар нөөцөө дахин баталсан байлаа. Тэгэхэд одоогоор бол батлагдсан нөөц нь 8.1 тэрбум тонн нүүрс 13 үе давхаргын нүүрс байна. Тэгээ 13 давхарга бол 13-ла Cox нүүрс биш. Дулааны нүүрс болон бусад дундлын шин чанартай нүүрсүүд байгаа. Тэгэхээр одоо болохоор тэр бусад шин чанартай одоо Cox нүүрс зарим үзүүлэлтэнд хүрээгүй нүүрсүүд бол хаягдл болж хотвол буюу бид нар хотвол гэж ярьсан шүү дээ. Хаягдлын далан болж ингэж гардаг. Тэгэхээр зарим нь бол ингэж хэрэглэгдэхгүй ингэж байдаг. Яг бол нөгөө угшаа тээвэрлэхээр одоогийн татварын нөхцөл үнээрээ. Тэгэхээр тэр давхаргуудаа сайн чанарын нүүрстэйгээ холиод олон төрлийн бүтээгдэхүүн гарах буюу одоо нэг тэр 8.1 тэрбум тонн үсийг аль бол их бүтээгдэхүүн болж борлуулах боломжтой. Нэгдүгürt хоёрдугаарт олон төрлийн бүтээгдэхүүн үсээд яг хэрэглэгч байгаа шаардлагатаас үзүүлэлттэй тэр Cox нүүрсийг хэрэглэгчтэй өгөх боломжтой. Тэснэр илүү өндөр үнээр борлуулах боломжтой болно гэсэн. Тэгэхээр ер нь бол Эрдэнэс 5 уурхай Монголын эдийн засгад бол маш өндөр ач холбогдолтой төсөл. Энэ төсөл маань байхгүйсэн бол ер нь бол 3-4 давхарга зарим энэ тайлангуудын өмнө өсөж байгаа 200 хэдэн сая тонныг л гаргаад
тагж ашиглах боломж өгдөг ч юм уу тиймэрхүү тайлангууд өмнөөс. Гэхдээ яг шинжлэхтэд явдаг геологи тайл гэдэг бол тэр утгаараа бол манай 5 толгойн нүүрс ажил логистик төв Монголын хамгийн анхны нүүрс холилтыг хийж байна. Энэ салбарын суурийг анхны үнцэн тавьж байгаа. Мэдээж анх удаа хийж байгаа юм дээр ашиглахад алдаа оноотой юмнууд гаргал байх том төстүүд тийм ээ бид нар сураад явах хэрэгтэй анхны юм хийх хэрэгтэй салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэрүүгээр анхдагч нь болж байгаа гэдэг. Маш өндөр ач холбогдол. Тэгэхээр гаргаж ирж байгаа нүүрсээ цаашдаа одоо бараг л 80 100% ашиглах боломжийг бий болгож байгаа гэсэн үг юм тийм. Тэр утгаараас нэлээд үнцэнтэй ийм төсөл байна л да. Мэдээж Монгол Улсын хувьд ингээд анхаш бас нэг шат тагсан ийм томоохон бүтээн байгуулалтын ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тээвэрлэлтийн асуудал нь яг яаж шийдэгдэх вэ? За одоо бас нэг тавталгоогоос жолооч нар маань нүрсээ аваад гашуун сухбат руу үргэдэг те цагаад руу үргэдэг ийм ажлууд явагддаг штэ. За тэгвэл яг эндээс нүрс аваад гаргалаа гэж бодоход ер нь цаг хугацааны хувьд ямар одоо хэмнэлттэй эдийн засгийн хувьд ч гэсэн манай төв маань бол төмөр замын тээвэрлэл ачаар 5 гашуун сухбатын төмөр зам бол ашиглалтанд орсон. Одоо тээвэрлэлтүүд явж байгаа. Зарим өдөртөө 2 галт тэргийг уршаа нүрсээр хил хүртэл тээвэрлэж байгаа. Тэгэхээр төмөр замын тээвэрлэл бол маш хурдан өндөр найрамчлалтай ачих боломжтой болж байгаа. 20 сая тонны 5 гашуун сухбатын төмөр зам руу ачих. Тэгээд яг Монголд ингээд Шивөө Багнуурын урхаа дээр 90 онд хэрэгжсэн төсөл өмнө хэрэгжсэн төслүүдээр бол урхаагаас аваад бутлаа тээвэрлээ төмөр замын тээвэрт ачдаг. Гэхдээ энэ хоцрогдсон хуучны аргаар ачдаг. Маш удаан. Манайх болохоор нэг 75 тонны эзлэгүнтэй богоныг ерөөсөө 60 секундын дотор 20 футын буюу 20 футын контейнерт 32 тонн нүрсийг 40 секундэд жингийн аяга өндөр найрамчлалтай буюу гайл шууд гүний гайл хийх боломжтой. Хурдан ачаад. Тэгээд анхны тэзүүр бол 100 богон цэвэр жингэрээ 7500 тонн нүрсийг богонд ерөөсөө 2.5 цагт ачаал гаргах тийм хүчин чадалтай. Тэгэхээр тэгж 5 гашуун сухбатын төмөр замаар 20 сая тонн нүрсийг жилд ачаад өгөх тээвэрлэх боломжтой бол мэдээж төмөр замын тээврэгд бол уртын тээвэртэй автомашинтай харьцуулшгүй бүр 3-4 дахин хямдхан. Тэгээд стратеги ач холбогдолтой олон жилээ бодох юм бол маш хямд болдог тийм ээ. Тэгээ одоо ингээд 23 оны одоо жишээлбэл статистик тооцоолтыг авч болно тийм ээ. Эрдэнэс тавталгаа урхаа чинь 28 сая тонн кокс нүрс борлуулсан байсан баг. Би хэрэг буруу санаагүй бол тэгэхэд ойролцоогоор өнгөрсөн жилийн Монгол Улсын эдийн засагт 3.5 тэрбум Америк долларын борлуулалт хийж эдийн засагт оруулж ирсэн мэт 3.5 тэрбум доллар 28 сая тийм шүү. Тэгэхээр 5 гашуун сухбатын төмөр замыг луу ачаад дээрээс нь холь тэгээд нэмүртгөө зүг зарч чадах юм бол дахиад 20 сая тонн гэдэг чинь дахиад дорож 3 тэрбум долларын эдийн засагт нэмүртгийг шууд оруулж ирэх боломжтой нэмээд. Үнцэн нь Монголд үлдэж байна те. Тэгэхээр танай залуучуудын хувьд цаашдаа бас нэг өөр төслүүд рүү ороход ер нь бас нэлээд том туршлага болж гисэн болов уу харж шít. Монгол ойролцоогоор нэг 25 компани манай төсөл дээр яг давхцсан ийм тоогоор бол ойролцоогоор 6-700-аад залуучууд монголчууд ажилласан байдаг. Үүнээс нэг дор талбай дээр хамгийн ихтэй 300-аад ажилчид нэг дор ажиллаж исэн. Тэгээд яг Монголын ингээд 20-од Монгол үндэсний компаниудыг нэг 700-аад залуучуудыг төлөөлөөд ингээд хэлэхэд бол тэр залуучууд өмнө хийж чадахгүй байсан даднаа ингээд гадныхаар заалгадаг байсан ажлууд бол өөрснөө хийгээд олон улсын тэр супервайзерд нэрээд бид нар зургийн түвшинд нь хамт ажиллацаад нойлоос нэхлүүлээд ингээд угсраад сураас нэхлүүлээд хийгээд туршаад ашиглаад ингээд орсон. Тэгэхээр тэр залуучууд бол ингээд тэрнээс маш их зүйлийг сурч авсан. Бид ингээд өмнө байхгүйсэн том тоног төхөөрөмжүүдээ угсрах чадах юм байна. Ямар асуудлууд байсан юм бэ гэдэгт ингээд хамтдаа үйл зүйн турш хамтдаа баг болж ажиллаад олон улсын тэр мэргэжилтэнгүүдтэй нийлж ажиллаад ингээд манай залуучууд бол тэр туршлагатай босон байгаа. Хамгийн гол нь би бас энэ дээр бас нэг зүйл бодъё. Манай ийм менежментэд ажиллаж байгаа тэр компани удирдлагууд менежер зарим ахалж байгаа инженер залуучууд бол юм зоригтой болсон. Том хэмжээний гэдэг. Бид нар чинь өмнө бол ингээд яг би ч ингээд төмөр замын салбар, уул уурхайн салбарт ингээд тодорхой хэмжээнд ажилласан. Манай аав гэр бүлийнхээ өөрөө энэ хүнд аж үйлдвэрийн салбарынхан байдаг. Төмөр замын салбарт одоо насаараа ажилласан гэдэг. Би ингээд 90 оноос хойш Монголын аж үйлдвэрийн салбар юу болсон гэдэг харж чад. Манайх бол ер нь бол 90 оноос хойш юм том бүтээн байгуулалтууд үндэсний компани ерөөс хийгээгүй аль салбартаа. Инженерийн салбар бол ер нь хөгжөв. Тэгээд дандаа л монголчууд чадахгүй, монгол инженер мэдгүйгээд хийлэгдэх өөрснөө итгэдэг. А тэгээ ингээд яхад бол монгол залуучууд бол маш их потенциалтай. Хийгээд ажил гаргаад хөл юм бол сурна. Гадныхантай ингээд би өөрөө Австрали улсууд амьдарч илаа, ажиллаж илаа, Орос улсын улсууд амьдарч ажиллаж илаа. Төслүүдээр бас оролцож илаа. Австралид ялангуяа. Манайхан бол потенциал аягүй сайтай монгол хүмүүс цаагаад өгөн бол сурна. Гол нь ерөөсөө бид нар чинь нэгэндээ итгэдэг монгол улс ч өдөө хөл тийм том бүтээн байгуул хийсэнгүй шүү дээ хамгийн гол асуудал. Тэг хийгээд ирэх юм бол чадна.
илүү хямдхан идэг, илүү хурдан идэг, илүү чанартай идэг. Тэгээ бид чинь ч бас эх орондоо байгаа бүгдээрээ л ингээл олон жил ус өгцөнгөө ярьдаг. Тэгээ залуучууд ч одоо хий гэсэн ирмэлцэлтэй байсан. Тэгээд манай төслийг бол хэрэгжүүлсэн амжилттай ашиглалтанд ер нь бол орж ийн. Туршилттай амжилттай байсан. Тэгээ гол нь эндээс манай залуучууд төр компаниуд төрөлд монголчууд чадах юм. Бид нар хийж чадчих шүү дээ. Бид нар чадал потенциал байна тий. Тэгээ дараагийн төслүүд хийх гэсэн тийм урам зоригтой болсон. Миний хувьд одоо ингээд ерөөсөө л өөр хүндрэлтэй том төслүүдийг бол хүндрэлтэй гэж харахгүй. Бид нар хийж чадчих. Чадах юм байна. Монгол хүмүүс илүү хурдан сайн чих юм байна. Хийвэл арга нь олдно гэдэг шиг тий. Тэгэхээр нэлээд зүтгэжиж мэдээж энэ ажил ярд гарч байгаа хэл та. Буцаад нөгөө нүүрсний сэдв рүү орё гэж чадчих. 2 жил орчмын өмнө баха нэг уулуурхаан 7 хоног гэдэг хилэлцүүлэг дээр яригдчихсан. Монгол улсын яг нүүрсний батлагдсан нөөц нэг 35 тэрбум тонн байдгаа гэд тэ. Түрүүн бас та сая хэллээ шүү дээ тийм ээ. Эрдэнэс 5 толгойн одоо нүүрсний нөөцийг бас шинээр батлуулсан 8 тэрбум 8.1 тэрбумаар бичигдлээ гэд тэ. Тэгэхээр нөгөө талаасаа бас нэг дэлхийн эдийн засгийн чиг хандлага нэгдэг штэ тэ. Нүүрсний хэрэглэнээс ерөнхийдөө татгалцснаа цаашдаа ер нь металл сүртэй эдийн засаг руу шилжиж нөгөө зэсийг илүү сонгоноож гэдэг юм уу тэ. Эрүүл аюулгүй байх гэдэг юм уу. Ийм сонголтууд байна. Тийм учраас бид нэр амжаад нүүрсээ борлуулах хэрэгтэй гэж ийм мессежүүд маш олон явдаг штэ. Тэгэхээр танай энэ төслийн хувьд стратегийн бодлого нь яг хэдэн жил гэж үзэж байгаа юм бэ? Хэдэн жил ашиглана гэж үзэж байгаа юм? Мэдээж Эрдэнэс 5 толгойг түшгэлж байгаа учраас 8 тэрбумыг одоо мэдээж эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах юм бодлоготой байна тэ. Өртгөө хэдийн хугацаанд түнэж байгаа. Нүүрсэн дээр яг ингээд нөгөө нүүрсний талт дэлхийн зах зээл хэрэглээ буурж байгаа нэг айгүй олон юмнууд их яригддаг. Гэхдээ хүмүүс нөгөө жоо мэдээлэл дутуу байдаг. Дэлхий дээр одоо аж үйлдвэртсэн хөгжингөө улсууд хамгийн хөгжингөө улсуудын донд хамгийн том өрсөлдөөн нь гангийн үйлдвэрлэл дээр явагддаг. Одоо хүртэл явагдаж байгаа. Гангийн үйлдвэрлэл. Гангийн үйлдвэрийн голдуулалтыг нүүрсэн. Тэгэхээр гангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал гангийн үйлдвэрлэл дээр коксцсон нүүрс буюу аж үйлдвэрийн нүүрс хоёр үүргээр маш чухал. Нэгдүгээр нь бид түрүүс найрлаганд нордог. Төмрийн хүдэр дээр төмрийн үдээс төмөр буюу фермийг аваад карбоныг нэмснээр ферм дээр нэмэх нь карбон өөрөг хам болдог. Тэгээд дээрэс нь тэрийг хайлуулах дулааны хүсэр. Тэгэхээр одоо ингээд бодлоо дэлхийн чинь ингээд Хятад, Америк, Европын улсууд ерөөсөө том аж үйлдвэрлэл одоо гангаар л өрсөлдөг. Дэлхийн эдийн засаг аж үйлдвэр өрсөлдөг бол гангийн өрсөлдөг. Ган гэдэг бол бүх юмд ордог. Та бидэрээ сууж байгаа сандал, энэ микрофон, одоо энэ байгаа барилгын таа зээл одоо бүхэл юм төмөр шүү дээ. Тийм. Төмөр одоо бид симметр төмпөн шанагал тэр чинь өөрөө ган суурна. Тэгэхээр дэлхийн одоогийн эдийн засгийн өрсөлдөөн, аж үйлдвэр өрсөлдөөн гэдэг том улсууд гангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал юм бол кокс аж үйлдвэр нөөц. Энийг бол орлуулах одоогор боломжгүй. Инженерчлээ. Тийм эдийн засгийн хүч боломж. Тэгэхээр Монгол улс тэгээ Хятад улс чинь өнгөрсөн жил нөгөө бао стил үлээ те. Хятадын нэг үйлдвэртэй нэлээд дэлхийд дээр гангийн үйлдвэрлэлээр нэгт орцсон. Хятад чинь нэр маш их анхаарч байгаа гангийн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн чухал салбар учраас. Тэр манайх бол 23 онд бид түр Эрдэнэс 5 толгой статистик авч хагаад Хятадын коксцсон нүүрсний үйлдвэрлэлийн коксцсон нүүрсний 27%-ийг хангасан байсан. Тэгэхээр гангийн үйлдвэрлэлд манай коксцсон нүүрс маш өндөр ач холбогдолтой. Тэрүүгээр одоо жишээлбэл юу Эрдэнэс 5 толгой 8.1 тэрбум нууц бол цун гангийн үйлдвэрлэл ярахад ирээдүйд хамгийн хэрэгтэй зүйл байхаар бол цун хоёул ганг ярих. Тэгээд нүүрс гэдэг бол өөрөө нөгөө карбон ч айгүй олон төлөлт хуурайд ингээл юм. Тэгэхээр түш болно тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо энэ усны фильтрүүд гарч ирнэ. Одоо бид нар чинь хамгийн энгийн би бас айгүй нэг энгийн юм байхгүй. Улаанбаатар хотод ингээд бүх газар ус шүүгч байна шүү дээ. Ус шүүгч байна тийм. Ус шүүгчин дотор фильтрүүд идэг тийм. Фильтр өөрөө юунаас бүрддэг юм бол тодорхой хэмжээний нэг фильтр нь өөрөө нүүрс өчдөг. Одоо бид нар чинь нүүрсэн юм гээл заримдаа уугаал явдаг тийм. Тэгэхээр өөрөө энэ нүүрс гэдэг бол ингээд эмнэлгийн салбар тийм. Бид нар уудаг байх нь шүү дээ. Усны сад, аж үйлдвэрийн салбар, аж үйлдвэрийн хүнд салбарууд тэгэл одоо энэ бүх салбаруудад хэрэглэгддэг маш түгээмэл юм хэрэглэгддэг түүхийд. Тэгэхээр үйлдвэрлэл өгч юм бол энэ нүүрсний хэрэгцээ байхгүй гэж бол дэлхийд хаач байхгүй. Бүр л ирээдүйд үнд ордог. Коксцсон нүүрс гэдэг бол 8.1 тэрбум гэдэг бол бид жил чинь өнгөрсөн жил 28 сая тонны гаргасныг ярьж шээ. Коксцсон нүүрстэй. Тэгэхэд бид нэр 30 сая гаргах л тааж жилд. 300 сая гаргая. Хоёул 200 саяар жилд гаргахад хоёул 10 жил гаргахад 2 тэрбум. Тэ 100 жил гарахад дөнгөж 20 тэрбум гэдэг шиг л 200 саяыг гаргуул одоо юу болох вэ? Монгол улс эдийн засаг. Яг тийм шиг л одоо 8.1 тэрбум бол эдийн засаг эргэлтэнд оруулах нь маш чухал. Тэгээд дээрэс нь тэр бүлэг ордон дээр дахиад хайгуул хийвэл миний бодлоо шүү. Зөв би бол геологч юм биш. Гэхдээ нөөц нэмэгдэх боломжтой гэж байна.
Уг нь бол энэ төсөл маань 24 оныхоо одоо яг энэ онд багтаж бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж ирсэн те. Боломжтой байна уу ер нь? Ер нь бол одоо ашиглах бүрэн боломжтой байж байгаа. Тэгээд анхны төсөл учраас бас хууль эрх зүйн орчноос улсын комиссарт болох хэмлэж бид нар туршилтаа хийсэн. Ойролцоогоор 100-аад контейнерт ачиж туршилтыг хийж бүрэн амжилттай байсан. Туршилтыг албан байдлаар 3, албан бус байдлаар 6-аас 7 удаа хийгээд амжилттай хийж. Төсөвт өртгийн хувьд нууцшаал ер нь нийтдээ хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна төсөлд. Энэ төсөв маань өөрөө бол батлагдсан тэзүүрээ 313 тэрбум. Тухайд 103 билүү 109 сая доллар. Тухайд чинь долларын ашны 2850 байсан. Там толгой нүүр сайжрахын логистикийн төвийг явуулахад энэ төсөл хэрэгжихэд бодлогын түвшинд ямар дэмжлэгүүд яг байсан? Засгийн газрын тогтоолгаараа засгийн газрын бол яг түрүүнээс Эрдэнэс тавталгаа урт хугацаа дунд хэмжээний бодлогонд орсон хөтөлбөр манай засгийн газар тодорхой хэмжээнд энийг ойлгосон учраас дэмжиж хэрэгжүүлээд зоригтой шийдвэр гаргасан. Ялангуяа 21 онд ч манай төсөл эхэлж байгаад манай хоёр гол яам болох уул уурхай яам, хүнд үйлдвэр яам, зам төр яам гэж хоёр мэргэжлийн сайд байлаа шүү дээ. Яамны сайд маань байлаа, халтар сайд маань байлаа. Тэгээ энэ хүмүүс бол мэргэжлийн хүмүүс учраас салбарын асуудлыг маш сайн ойлгодог, дэмждэг, хүлээж авдаг юм зөв зөвхөстэй шийдвэрүүд бол айгүй их дэмжлэг болдог, гаргаж ирсэн. Тийм учраас бол шийдвэрүүд тухай зоригтой гарч ингэж шийдэгдээ явж байсан. Тэгээд миний хувьд ингээд яг засгийн газар бол яг үндэ мэргэжлийн засгийн газар гэж өөр мэргэжлийн хүмүүс яг мэргэжлийн чиглэлтэй бодлого барих гэж байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс байгаасаа гэж бодож хүсдэг. Мэргэжлийн хүн байх өөр байдаг яг үндэ шийдвэр гаргах юм дээр тийм хүмүүстэй ярилцаж хүрдэг. Тэгэхээр ер нь ерөнхийд бол засгийн газар гэдэг бол өөрөө улсыг салбар болгон тэргүүлэх гэдэг мэргэжлийн байгууллага дээр мэргэжилтэд туршлагатай сайн хүнс байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүгээрсээ бол мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг бол манай төслийг анх 21 онд эхлүүлэх гэж шийдвэр авч байгаа. Үнэхээр их байсан. Яндын сайд халтар сайдд бол боломж орвол баярлалаа гэж одоо энэ дээр хэлмээр санагддээ шүү дээ. Би бол таныг уул уурхайн, завуул уурхайн салбар ер нь инженеруудын залуу үеийн төлөөлөл гэж харж байна л та. Тэгэхээр энэ том төслийн ард гарцсан байна. Ер нь одоо үүдгийн хувийн одоо үүдгийн амбицтэй. За энэ нэг одоо шатаа гэсэн энэ том төслийн ард гарчлаа. Дараагийн удаа магадгүй одоо үүдгийн гангийн үйлдвэрөө нэг Монголда барьчих юмсан ч гэдэг юм уу те. Нэг тийм том амбиц бас байна байх л та. Тэгэхээр Монгол бас өнөөдрийн байдлаар яг нэг 8 төрлийн экспортын юм бүтээгдэхүүн гадагшаага шууд түүхийгээр нь шахубаар ингээд гаргаж байна л та. Тэгэхээр энийг дотооддоо үйлдвэрлээд үнцийг нэмэгдүүлээд гаргах юм боломж бол байгаа гэж мэдээж та бүхний мөрөөдөлд байдаг байх л та. Яг миний мөрөөдөл яг гангийн үйлдвэрлэлтэй. Та яг чухал сэдвийг бас хөндлөөд. Яг миний хувьд ингээд инженер хүн аж үйлдвэрийн салбарт ингээд ажиллаад өөрөө цас орчин машин туслах машинч тэгэл уул уурхайн тоног төхөөрөмжүүд дээр ингээд ажиллаж байсан үед бол ингээд ажиллаад төсөл хэрэгжүүлэхэд Монгол улсад яг нэг л юм дутагдаад байдаг. Тэгээд дэлхийн өрсөлдөнд орох. Энэ бол гангийн үйлдвэрлэл. Тэгэд би өөрөө хувьдаа бол яг тэрийг мөрөөддөг. Тэгээд одоо боломжтой гэж хардаг. Тэгээд надтай цуг ажиллаж байсан манай аягүй олон залуучууд бол энэ төслийн ард гарсан залуучууд бол энэ утга төслийг хийж чаднаас итгэлтэй болсон. Яг бол манайх шиг ийм хэмжээний анх удаа хийж байгаа юм хүндрэлтэй төслийг бол одоо олон улсын өөр байгууллагууд, олон улсын өөр том компани байсан бол хамгийн багадаа 5 жил мөн 6 жил. Тэгээд дээрэс нь биднүүсийн хийсэн зардлаас 50% илүү зардалтай хийдэг. Одоо энэ жишгүүд байгаа. Ойролцоо жишж болохоор Улаанбаатарт хэрэгжиж байгаа өөр олон улсын гадаадын төслүүд байна. Тэгээд олон улсад яг ийм төслүүд хийгдэж байгаа жишгүүд байгаа. Тэгэд манай хийсэн хугацаанаас хамаагүй урт хугацаанд өндөр зардлаар хийдэг. Тэгээд чанарын хувьд манаас муулдаг. Тэгэхээр бид нар бол яг өөрсдөө инженер хүмүүс бүх шатанд нь ажиллаж байгаа. Өөр төслүүд дээр яваад үзсэн. Тэр Казахстан байна уу, Герман байна уу, Оросын холбооноос байна уу, Хятад байна уу, Австрали байна уу, нүүрсэн салбарын экспортыг яаж явуулж чинь тодорхой хэмжээний зарим ажиллаж исэн хүмүүс ч байгаа учраас очиод үзсэн ойлголттой учраас ер нь бол өөртөө чанараа мэдж байгаа. Тэгээ эндээс бол бид нар аягүй гоё ихтэй болсон. Манад ер нь бол өмнө том төслүүд хэрэгждэг байсан. Монголчуудад хийлэгддэг байсан. Одоо бол хийж эхэлж байна. Одоо миний үеийн залуучууд би бол бас залуучуудад уриалдаг. Инженер хүмүүс жоо амбицтай том төслүүдээ хий. Бид нар хийж чадчихээн тийм ээ. Тэгээ би бол гангийн үйлдвэрийн төслүүд яхад бол хиймээр санагддаг. Манад Монгол улсад боломж байгаа. Тэрний төлөөс зорж явж байгаа. Ирээдүйд боломж гарвал хийнэ л гэж боддог. Одоо энэ Тиналт гэдэг энэ төслөөс ингээ харж байхад үнц нь Монголд үлдэж чинь монголчууд маань өөрсдөө хийж байна те. Ер нь манай подкастад орж байгаа инженерүүд хэлдэг байхгүй. Манай инженерүүд ер нь бол оюуны цар хүрээгээр хаач хоцрогддог юм аа. Хамгийн гол бид нар өөрөө өөрсдөө үнэлэх хэрэгтэй болсон байна гэд те. Тэгээд нөгөө Монгол улсын зүрхэн тархин нөгөө манай инженерүүд байх учиртай юм. Тэгэхээр та бүхний одоо яг нөгөө гаргаж байгаа шийдлүүд бол Монгол улсын хөгжилд хамгийн чухал хувь нэмэртэй байх юм. Тийм учраас бид нар энэ подкастт байнга одоо ингээд инженерүүдийн үгийг болж өгвөл төрд иргэдэд хүргэх гол агуулгатай ингэж зохион байгуулалт юм аа хийдэг юм байна. За тэгээд ер нь одоо за
нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх ёстой ч гэдэг юм уу, ийм мессежүүдийг та бүхэн өгч штэ тий. Ер нь энэ том төслийг хэрэгжүүлэхэд хамгийн одоо тулгымцсан асуудал яг юу байна вэ? Түрүүн нэг хальт хэлсэн тий, хууль эрхцэн орчинд нэлээд одоо хүлээлгэж өгөхөд хүртэл ч гэсэндээ ер нь бол хууль эрхцэн орчинд дотор учраас ингээд харцнаад байж гэнэ гэд тий хүлээлтүүд байгаа юм байна. Өөр ямар асуудлууд ер нь тулгарч ирсэн бай та нарын хувьд? Тэгээ мега төслүүдийг хийхэд бол онцлогуд их байна. Ялангуяа манай монголч нөгөө project management гэж бид нар төслийн менежмент их ер нь бол суралцааг байсан. Өмнө төсөл хийгддэггүйс учраас энэ төлөө өгч өгч. Тэгээд инженер залуучууд яг наач ингээд төслийн менежер болоод ажиллахад тэрхийн инженерчил тал руугаа хараад байдаг. Инженер зөв буруудаа маргаан үсгээд байдаг. Тэгээд төслийн менежмент гэдэг чинь өөрөө олон талуудын оролцоог уялдуулж явдаг. Тэгээ нөгөө том улс төрийн шийдвэр юмнууд ийм том юм гэдэг чинь өөрөө нөгөө хэдүүлээд тоглоом болоод ярьдээс зөв хугацаанд зөв үнэн байгаад зөв үгээ хэлсэн чинь болцсон гэдэг шиг л одоо улс төрийн хувьд шийдэл гаргах хэрэгтэй, ард түмэн өөрөө тэрийг олоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тийм ээ. Тогтвол шийдвэрүүд нь гаргах хэрэгтэй, санхүүжүүлэх боломжтой байх хэрэгтэй. Тэгээ нийгэм нь өөрөө энийг хүлээж авах хэрэгтэй, залуучууд нэг зоригтой авах хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй. Энэ олон зөвлөд л давхцчихж үүсдэг. Тэгээд манай нөгөө инженерийн салбар төслүүд ингээ хийгдээгүй 90 оноос хойш хаягдсан учраас манай үнэхээр одоо энэ аж үйлдвэрийн талд бол орхигдсон. Би уул уурхай хөндүүлдвэрийн ам бол ярьдаг. Хөндүүлдвэрлэл гэдэг зүйлийг бол мартаад байдаг. Тэгэн дээр бол зөндөө өөр хувийн үзэл бодол баримтлал илэрхийлж ирсэн. Одоо эрх зүйн юмуд нь хаягдсан. Дээрс нь хуулийн шинжлэхтэйг хоцрогдсон. Манай ч нөгөө 90 оноос өмнө социализмын үед байхад Оросууд ингээ аягүй сайн хөгжүүлээд инженерчлэг төр үеийн нийгэмд аягүй зүв авч явдаг. Тэрнээс хойш зах зээлийн нийгэм гараад дэлхийн ингээ хөгжөөд байдаг. Манайх тэр жишээ дагаж энэ инженерингийн бичиг баримт стандарт хууль зүйнтэй шинжилж чадаагүй. Одоо ингээ хамгийн наазахын энгийн EPC гэрээгээл engineering procurement construction буюу зураг төсөл худалдаа авалт барилгатай нийтийн дэлхийн жишг байдаг. Дэлхий дээр ингээ баг 100 жил хөгжөө явцсан жишг байхад тэгээд бүх орнуудын энүүгээр энэ одоо загварчлаар ингээ аягүй олон улсууд гэрээ төсөл хийж яхад манай одоо энийг ингээ хийж болохгүй гэж ус төржүүлэл ингээл байждаг л та юу энгийн жишээ. Тэгээд төрийн бүх байгууллага аудит санхүү талаас орж ир тэрийг ойлгохгүй ч юм уу хууль юм байхад гэдэг нөгөө 90 оноос өмнөх логикоор барьцсан хуулиа бариад тэргээ шинжилгээг өгч хагаад ийм заалттай ингээ хууль зөрчилчлөө ч юм ингээд ингэчлээ ийм байхсгүй гэдэг. Тэгэхээр манай одоо ингээд яг инженерчлэлийн мэрэл аягүй ингийн мэт барилга хөгжлийн төвөд хамгийн анх байсан. Манай ч өмнө өөр хөгжлийн төв гэж байгаагүй. Стандарт зүйн баталтай гэсэн чинь барилга хөгжлийн төв гэж анх байж байгаа. Барилга хөгжлийн төв дээр бүх салбарын юмыг оруулсан. Тэгвэл барилга хөгжлийн төв дээр одоо барилгын мэргэжилтэн услахаас нарийн одоо төмөр замынх, нисгийх, аэродинамикийн инженер, бүр нарийн тоног төхөөрөмжийн хүмүүс бийдэг байхгүй тэр нь хөгжөв. Тэгвэл анх барилга хөгжлийн төв гэж байж байгаа араас нэрчим хүчний хөгжлийн төв гэж гараад тэзүү стандарт юмудаа баталдаг болоод одоо нэг уул уурхай яам дээр хуулиар уул уурхай хүндэж үйлдвэрийн төв гэж яригдаж эхлэх бах гэж бодоод байгаа. Зам дээр хөгжлийн төв гэж сайхан гарсан. Энд ч одоо зам дээр хөгжлийн төв гэж байхгүй л шүү дээ. Дөнгөжин барилга хөгжлийн төв дээр чинь тэр нарийн бэрхшээлийн инженерүүд байдаг. Стандарт юм хөгжлөөр гүйцэтгэв. Тэр чинь дэлхийн ингээл төмөр зайн салбар, нисгийн салбар, тийм ээ, эрчим хүчний салбар гэл цахилгаан станц гэл те дээрээс нь ч аягүй олон юм даа шүү дээ. Сэргийгдэх эрчим хүч. Тэгэл барилга хүч олон чиглэлээр хөгжиж байна те. Хүндүүлдвэрлэл гэдэг чинь өөрөө зөндөө юм хөнгөн үйлдвэрлэл гэж байна. Том нарийн том. Энэ бүгдийг хөгжүүлээл стандартыг баталж өгөөл хууль эрх зүйн бэлдээл явж байгаа. Энэ хөгжлийн төвүүд нь байхгүй ерөөсө хөгжөг хууль эрх зүй. Тэгэд энэ дээр анхаарч ерөөсө бас ярихгүй. Монгол улс ерөөсө ингээд ингээд хад нөгөө инженерүүд нь ингээд дуу хоолойн ерөөсө тутцсан өөрснийгөө хөгжүүлдэггүй ингээд үлдсэнээсээ болоод дуу хоолойн улс төр тутцснаасаа болоод инженерчлэнгийнх эрх зүйн хууль ерөөсө хөгжөөгөө. Яг хөгжөөгөө. Ерөөсөө л 90 оноос хойш хөгжөөгөө. 30 жил 34 жил явцсан. 90 он хүртэл бол маш зохион байгуулалттай инженер геологийн гадаргуун гидрогеологийн судалгаатай юмуд ингээд бүгд байдгүйс хийгдэж явдгүйс. 90 оноос хойш зах зээл гараад Улаанбаатар хотод одоо муухайгаар хэлээд нэг хэдэн шавар байшин нэмэгдэл бид нар гаднаас нэг юм хувц сунар аваад хуучин машин оруулж ирж унаадаг болохоос яг нөгөө инженерингийн суурь хөгжөөл концепт эрх зүй тэр сэтгүүл зүйн ерөөсөө хөгжөв. Одоо хууль эрх зүй өөрчлөлт 90 оног өмнөх хууль эрх зүй юмуд нь хоцрогчжээ. Одоо том төслүүдэд хийя. Одоо олон улсын жишгээр нь л явж байна те. Олон улсын жишээс нь хямдхан чанартай гэж. Тэгж яагаад яагаад ийм хуучирсан эрх зүйрээ байгаад идэм бэ? Ийм асуудал байдаг. Одоо инженерүүд бол өөрсдөө яг энэ асуудал тоон дотор болж байгаа асуудлаа өөрсдөө дэлгэрж тавьж иж бас хууль эрх зүйн орчинд тусгах хэрэгтэй болохоос биш. Хөндлөнгийн хүмүүс ер нь бол мэдгүй л дээ тий. Тэгэхээр өөрсдөө дотроосоо дуурч иж шийдлүүд хайх хэрэгтэй байх л гэж боддог шүү дээ. Ер нь бол ингээд юмыг арга цаагаал юм тэгэл явж хүн болгон үнэтэйг нүр тулна. Асуудал утга нүр тулна. Одоо цугтаж чадахгүй шүү дээ. Амьдралын үнэн одоо байгалийн хуультай бол одоо бороо орол усанд бүгд л орхон үнэ гэдэг шиг байгалийн хуультай бол тий тулна. Тэгээ тэрнээс цухтах арга байхгүй. Тэгэхээр үнэтэйг эрт туулаад
шийдвэрлэх хэрэгтэй. Юу гэж хэлэх гээд байна вөхөр эрчим хүнсний асуудал тулгамдлаа, усны асуудал тулгамдлаа, аж үйлдвэрлэлийн асуудал, хүнсний аюул бодол тулгамдлаа. Бид нар шийдээ. Бид нар бол чадна. Тэгээд энийг шийдэхгүй юм бол энэ асуудлууд чинь биднээс тэр өвчин, одоо эрчим хүнсний хомсдол, ядуурал, нийгмийн бухимдал угаасаа л авчина. Энд дээр нэг тийм өөр юмд найдаал ингээл хөвтөл унтчихсэн чинь ид шид тохоогоол нэг бэрд гарч ирээл манад цахилгаах ямар ч асуудал байхгүй. Энэ бол байгалийн хууль. Тэгэхээр энэ асуудлуудаа мэдж байгаа учраас өдөржин хүмүүс одоо над чиг би залуучуудаа л уриалд юм да. Төр зэсэг болохоос ил босоод хий залуучууд тийм ч одоо бид нар бол чадна. Хэнийг хүлээх юм те? Хинээс айхаа одоо их оронд амьдарч хий дугур зүүн төлөө ярих хэрэгтэй, дуурах хэрэгтэй, бодомж олдвол хийн гэдэг л тийм одоо зөв амбицтай гэх юм уу. Тийм болоод залуучууд ч гэсэн энэ дээр их уриалдаг. Газрын тус боловсруулах үйлдвэр. За сүүлд бас нөгөө метро яригдж эхэлж байна тий. Энэ том бас төслүүд яригдж эхэлж байна л да. Бараг 20-30 жил ингээл шүмжлэгдээл яригдаал хэрэгжих боломжгүй л хойшин тавиал ингээл тий. Өнөөдөр бас нэг жоохон хэрэгжих боломжтой гэсэн бас юм гарцууд хайгаад эхэлсэн байна. Ажлууд бас явж байна л да. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагууд үүн дээр нэлээд шүүмжлэлтэй хандаад ажлыг зогсоочдгоо гэсэн мессежийг манай инженерүүд бас өгдөг юм. Тэгэхээр энэ дээр нөгөө иргэд буруу ойлголттой байгаа учраас манай зарим том төслүүд явахгүй байна гэдэг ч юм уу тийм. Танай төсөл дээр яг тийм бас асуудлууд байсан уу? Иргэний нийгмийн байгууллагын оролцоонууд ямар байна? Иргэд хэр ойлголттой байна? Энийг засахын тулд бас нэг хууль эрхцээ орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай юм шиг байна л та. Манайх уурхаан бүсдээс очиж харьцангуйны хүндрэлтэй асуудал гараагүй. Яг уурхаан бүсдэл манай төсөл. Хоёрдугаар асуудал нь иргэний нийгмийн байгууллагууд том төслүүдийг эсэргүүцээд байна. Би өөрөө бас одоо сүүлийн 6 жил иргэний нийгмийн байгууллагууд дээр төслүүд дээр ажиллаж байгаа. Одоо Азийн хөгжлийн банкны нэг том онцлог сүлд өдөртөө дуусгасан. Тэрээр ойролцоогоор 4,000-5,000 орчим эмзэг бүлгийн иргэдэд одоо газар тариалал аягүй олон юм туссан. Тэгэхээр би түрүүн хэлсэн нэг инженер хүмүүс төслийн менежмент дээр жоохон анхаарах бидний сурах хэрэгтэй. Тэгээд төслийн менежмент дээр ахвал нэг key stakeholder management буюу оролцогч талуудтайгаа ойлголцол хэмжээнд хүрэх гэсэн асуудлууд байгаа тийм stakeholder management. Тэн дээр яхаар орж байгаа тэр иргэний нийгмийн байгууллагатайгаа ойлголцох гэдэг. Ер нь бол яг ингээд яг ойлголцоод нэгэндээ тайлбарлах юм бол ойлголцох асуудал гэж байдаг юм бэл. Мэдээллийн тутуун дээр мэдлэгийн зөрүүн дээр үл ойлголцол гараад идэг. Тэрийг нь ойлголцоод тайлбарлах юм бол бүгд ойлгодог. Та түрүү ярьжсэн тэр газрын төсний үйлдвэр гэл би ч нэг хүүхэд тахтаа ингээл нэг очир утгаа ерөнхийлөгч тэр их алдартай сэтгэлд үлдсэн байдаг байхгүй. Цагаан дээлэн дээр нөгөө ингээл хүн болгон ярьдаг. Газрын төс ингээл Азийн бар бол бас би яг зөвөр тоглоод хэлдэг. Одоо очиртой ерөнхийлөгч онцол гомдох байна. Азийн бар байтгаа бамарч болсонгүй гэдэг. Одоо өнөөдрийн байдлаараа болог байхгүй үнэ одоо чи юу нь хувь дээ сүлд нийлж байгаа юм чинь байгаа үнэн байдалтайгаа л тулгарна. Тэгээ тэр үед бол маш их боломж байсан. Тансаг булгаас гардаг нефтний үйлдвэр одоо нөгөө төсөл нь эхэлсэн шаашандын тэр парк дээр ингээл хэрэгжээл гацаал явж байгаа. Яг би адилхан юм хэрэгжлийг удирж байгаа хүний хувьд бол асуудлуудыг нь ойлгодог. Тэгээ тэр төсөл удирдах байгаа хүнд нь жоохон их мэдлийн өгөөд жоохон дэмжиж өгөөд жоохон туршлагатай зоригтой байхад бол энэ төслүүд бол энэ газрын төсний үйлдвэр цаг 3 жил дуусах боломжтой. Тэгэхээр инженер хүний хувьд ийм томцлууд дээр яаж байгаа энэ хүндрэлүүдийг шийдээд ажиллах бүгдийн боломжтой хийгдэх боломжтой. Гол нь улс төр шийдэл дээр ойлголтоо нэгтгэл ногоон гэрлээ асаагаад өгөлийн төслүүд бол ойрын богино хугацаанд хийх боломжтой. Одоо тийм олон улсын чинь зөндөө шүү дээ. Өөр улсууд дээр Сингапур, Солонгос, Дэлхийн 2-р дайнаар Япон яав 1900 оны ихээр гэл Филиппин яав зөндөө жишээ байж бол. Тэгэхээр бид нүд тэрний жишээ аваад хийх боломжтой. Би чинь сүүлд Австралид гүйцэтгэлийн сургууль гэдэг тэн дээр MBA гэдэг Master of Business Administration хичээлүүд хийгээд ингээд багш нартай зөвлөд явж байгаад олон улсын стратеги эдийн засаг гэл адилхан хичээлүүд үзэл явж байгаа. Манай багш аягүй гоё юм байсан бид. Та хэд ингээд мөнгө гэдэг зүйл нэг хүмүүс их баригдаад байт юм аа. Энд чинь бол ингээд анх хүнд ингээд сансраас өгсөн ч юм уу баригдмал зүйл бишээ. Оргуу байсан хоосон юм зүйл дээр л мөнгө гэдэг зүйл чи хэвлэж эдийн засгийг өөр үүсгэж явдаг юм аа. Эдийн засаг, макро эдийн засаг гэдэг бол өөрөө үүсгэж менежментийн асуудал байдаг болохоос микро эдийн засаг буюу та бидний цалин шиг хоёулын бол цалин дуусан шүү дээ. Хоёулаа л мөнгөгүй. Хоёулаа чинь гараад ингээд хүссэн юм өрөөдөж чадахгүй шүү дээ. Макро эдийн засаг бол тийм шээ. Олон улсын эдийн засгийг бол үүсгэж болдог юм. Айгүй олон жишээр тайлбарж өгсөн. Би яг тэр моментон дээр нэрээ эдийн засаг гэдэг чинь юм байна юм шүү дээ. Манайхан яагаад ингэж мөнгө байхгүйгээ хавчигдмал ойлголтоор хандаад идэг. Яагаад сангийн яамын бусад байгууллагуудын төслүүдийг хямдхан гэж хүмлээд Монгол инженерүүд нөө гэрт амьдруулах, ядуу байлгах буцаага цалингийн хомсдолтой байх төсөөр нь ажил хийлгээд идэг. Тэ дэлхийн хүнд үйлдвэрлэлийн салбар чинь чанар бүтээмж рүү явж хагаад манайх шиг хямдаар нь шалгаруулад идэг. Энэ үндсэн концепт чинь буруу юм биш үү гэдэг асуудлыг бол ярьж байгаа. Тэгээд ирээдүйд ярьсаарч явах болно. Энэ дээр аюу олон асуудлууд дээр тодорхой хэмжээний судалгаа хийсэн баримттай юмнууд байдаг. Тэгээд бол өөрийн үзэл бодолтой боломжтой. Одоо аюу энгийн нэг жишээ тийм.
Улаанбаатар хотын хамгийн анхны усны байгууламж ч юм уу станцыг барьж илээ гэж бодъё. Барих гад станц. Улаанбаатарт хамгийн анхны станцыг барих гад. Би яг хэдэн онд гэсэн мэдэхгүй л байна л да. Тэгэхэд тэр үед дээр бол Улаанбаатар хотын эдийн засгаар бодоод станцынхаа зардлыг нөхөн хүлээжэж нөхгүй байхгүй. Тэгэхээр тэр станцыг чинь тухайд хөрөнгө оруулж хийж барьж хийж эдийн засаг чи өөрөө өсөж байгаа байхгүй. Тэгэхээр юу мөнгө эдийн засаг мөнгөний тохиолдол анхдаг чинь бариад байгаа бүтээн байгуулалт нь анхдаг ч юу нөө дахин өндөр анхдаг ч юу. Энэ асуудлуудаа одоо манай макро эдийн засаг мөнгөний бодлого орж байгаас ойлгож өгч хүсмээр идэв. Тэгээ би бас нэг 3 болоо 2 жилийн өмнө метроны хэлэлцүүлэг үзэж хагаад сангийн сайд болоо метро ч баригдаад эдийн засгийн мөнгөний зардлаа нөхгүй юм биш гэж ирчихсэн. Би бол тэр хүнийг эдийн засагч тэр том яам ахалж байгаа гэдэгт бол тэр хүн яраас итгэхгүй байна. Өөрийнхөө л уншиж мэдсэн дэр. Яг миний бурууж болно л. Метро гэдэг бол түрүүнээс миний станц юм байхгүй. Одоо метро ч хамгийн анхны метро Лондонгийн метро 1800 оны сүүлээр 140 жил болсон байт. Тэгээд 140 жил одоо манайхаас өөр метро бариагүй нийслэл байхгүй. Тэгээд эдийн засаг гэдэг чинь өөрөө макро эдийн засаг чинь тэр метромыг барьж ийж хүүхдүүдийн эрүүл мэнд, ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хурд бүтээмжээр маш олон юмудаар дамжигдаж эдийн засгийн индирект буюу шууд бус холбогдлолтоор эдийн засаг үүсгэж явдаг юм. Тэгээ тэрийгээ л ингээл ойлгохгүй бол билетний үнийн хүний тонд нь өвчл тавьчаал төсөл хэрэгжүүлэх зардалт нь хуваачаал ингээл ингийн нэг 10 дахь ингээ хүүхдийн математик шиг юм бодчихвол байгаа л гэж би бол хэлмээр байгаа. Тэгэхээр тэр асуудал дээр шүмжилтэй байдаг. Улсын хурлын том бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Макро эдийн засаг өөрснөө үүсгэцгээе. Яг тэгэл ярих юм бол боловсрол, эрүүл мэнд, хүүхдүүдийн эрүүл мэнд, тэр өвөл хүүтэн газар холоос зорчиж гин хүмүүсийн ажлын цагийн бүтээмж. Бүтээмжтэй төвчрэлтэй хотуудын эдийн засаг бол маш хэцүү шүү дээ. Энэ чинь метро барьснараа тасалбар ихгүй айгүй олон юмар эдийн засаг маш өндөр ач холбогдолтой авчирна. Эдийн засаг өөрөө сэргэнэ. Таналт гэдэг энэ төсөлд зөвөр би сонирхож бодоод байгаа байхгүй юу? Залуучуудын хувьд ер нь дийлэнхэнд хідээс хэд насны залуучууд ажилласан бэ? Би бол бодоод та өөрөө 90 оны залуу илээ шүү дээ. Тэгэхээр ч харцсан залуучууд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ залуучуудын ихтгэл үнэмшил яг юундаа байна вэ те? Маш олон шалгууруудыг давсан байна шүү дээ. Ковид давсан байна, эдийн засгийн хүндрэлийн үеийг давсан байна. Гэтэл ард нь гарцсан байна. Ямар ихтгэл үнэмшлээр урах шавсан бол доо хэд орчим насны залуучуудаас яг энд ажилласан бол доо гэсэн бодол өөрөөрөө орж ирж байгаа байхгүй юу? Манай одоо миний удирдсан төслийн газрууд харьцангуй залуу. Одоо над чиг ахалж байгаа удирж байгаа хүмүүс нь л одоо нэг 40 30 дундуур аж үйлдвэрийн салбарт нэг 15 жил ажилласан туршлагатай менежментийн багтаа. Тэгээ манай залуучууд ч юм бол нэг яг манай төслийн кор үндсэн багт байсан төсөө залуучууд дундас наслын 30 орчим байх. Тэгээд залуу хүмүүс хэвний гоё мэддэг. Итгэдэг, зүтгэдэг. Тэгэл энийг хийн гэдэл одоо нөгөө туршлага зарим талаараа туршлага баг штэ тэр нь давуу тал болоод хийч бүтээч. Ерөөсөө тэн дээр энэ нь болохгүй штэ тэр нь болохгүй штэ гэж суух хандлага их баг гаргадаг. Инженер гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэхээр манай оролцогчид их гоё сонирхолтой тодорхойлтууд өгдөг. Өөрөөсөө тийм бахархал үнцэн байгаад оршоод идэг байхгүй. Яагаад та ер нь инженер гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ? Инженер гэж яг ямар мэргэжил юм? Та бол өөрөө бас аав чинь яг энэ Улаанбаатар төмөр замын хүн юм билээ шүү дээ. Тэгэхээр удам залгасан бас энэ чиглэлийн мэргэжлийг үүссэн юм билээ. Үнц нь яг юу ах вэ? Манай ап бол яг зүтгүүрийн инженер гэдэг. Манай ап дээр чинь Орсын улбан Санкт-Петербург хотын 220 жилийн түүхтэй Европын аягүй том одоо тийм нэр хүндтэй сургууль төгссөн. Яг хөө тэгээд би хүүхэд байхдаа аавыг гахтаа гэж явдагсан. Манай аав чинь ингээл инженерийн байгууламжаар ажиллаулаад хүүхэд байхдаа том аваар освол сөөрөл байгалийн гамшиг техник хараал тэгэл техник гэдэг бол өөрөө нэг юм сүр хүчний чавха гэх юм уу одоо тийм гайхамшигтай зүтгүүр гэдэг том төхөөрөмж явдаг цахилгаан станц маш одоо хүндрэлтэй инженерийн байгууламж яваад тэр олон мянган тонн ачааг татаал тэрийг удирдах хөдөлгөөн. Монгол Улс эдийн засгийн хүнд үе бүх юм дээр бол энэ Улаанбаатар төмөр замын ганц замыг дагаж л Монголоо сэлэнг дархан интернет Улаанбаатар замын хөдөл чойр хөгжлийн гол судас нэг олоостай зам дагаад хөгжил гэж ярьдэн шүү дээ. Тэр хөгжлийг авчирч байгаа тэр инженерийн хүн төрөлхтний том хүчирхэг машин нэг эзэмших нь бол хүүхдэд хасааж дагаж яваад их баярлдаг байсан. Өөрөө ороос нь кино үзэл бодлоо явуулсан. Маш их бахархаж одоо урамшд огшдог гэх юм уу. Тэгээд би ч өөрөө бас нөгөө Атлантын нуруудын нээвэд Эйрентийн нэг зохиол байдаг. Тэгээ Америкийн нөгөө хөгжлийн түүх аж үйлдвэрийн түүхийг үзүүлсэн. Одоо Bloomberg бол Америкийн бүтээс ирэх мөвдөд одоо аж үйлдвэрийн түүх гардаг. Тэрийг уншицсан. Тэгээ тэрэндээ аяг итгэж явдаг. Өөрхөн тэр үнэмшилтэй аяг үнэмшилтэй. Тэгээ тэр зорилгоор хүний нийгмийг өнөөдөр амжирч байгаа. Та тэрийн сууж байгаа энэ байшин одоо энэ микрофон, телевиз энийг авчирч байгаа бүтээн байгуулалтыг хий. Хүнийг сайхан амьдрах, урт наслах,
хүн гэдэг утгаар амтнаас ялгаатай байх нийгмийн боломжууд энэ эд зүйлүүдийг авчрах энэ мэрэгжлийг л авчирч сурал гэдэг тийм бахархал одоо сэтгэхгүйгээр анх энэ сэтгүүрийн инженерүүдийн хүндрэлтэй компликейт системийг олох мэрэгчлийг сонгож суралц төгсөө тэрүүгээр өөрөө ажиллаад өөрөө машин чигээд засвар инженер хийгээд ингэж ажилласан тэрүүгээр маш их бахархдаг. Мегадсл хэрэгжүүлэхэд түрүүн би бас ярьсан нөгөө гайлын асуудал, тээврийн асуудал, татварын асуудал, комплекс асуудал болчдөг яг үүнд. Яг бол монголчин том төсөл хэрэгжүүлэхэд чинь хилээр гаднаас орж манай чинь дотор чинь гангийн үйлдвэрлэл байх. Үйлдвэрлэлийг нэг шиг боолцож байхгүй манай. Тэгэхэр чи ингээд тэр асуудлууд нь их зүүн ингээд сайн зөв тусгадаагүй дутуу үлдсэн. Тэрнээсээ болоод ингээд олон шатны дарамтаасаа болоод залуучууд хувийн компаниар хэрэгжүүлэх гэж үзээл ноён нуруу нуурал хэрэгжүүлэх гэж үзээл явж байгаа л зарим 5-10 жил яваал тэгээс хурж унаал гэдэг асуудал. Тэгэхээр ер нь бол одоо дөрвөн хоёлоо залуучуудын асуудал ярьсан том төслүүд үндэсний одоо чухал асуудлууд ярихад дээрээсээ л ойлгуулж жоохон юу ямар. Одоо би бол ногоон гэрлээ асаах гэж яриад байгаа. Хууль эрх зүйдээр жишүүлэг өгөөд энийг хурдан шуурхаа явдаг л тийм одоо сэтгэл зүйтэй л ажиллаж юм явмаар. Тэгэхээр бид нар одоо энэ одоо дээд манай удирдлага менежментийн засгийн газрын түвшинд бол олон юм дээр шинжилгээ хийх цаг нь босон гэж харж байна. Бодлогын түвшиндөө одоо хийж хэрэгжүүлэхэд энэ хууль эрх зүйн орчныг өөрчлөхөд манай инженерүүд өөрсдөө оролцох хэрэгтэй л доо. Харин тийм би бас яг энэ дээр бол тантай санал нийлдэг. Тэгээд за яг ингээд бас залуучууд сонсож байгаа. Тэгээд яг тэн дээр ингээд манай залуучууд бас өөрснөө яг инженер ч гэхгүйгээр те бусад залуучууд өөр мэргэжлийн цаг бүх мэргэжил гоё штэ. Бүгд нийгэмтэй. Тэднээс маань бас ойлгоод нийгэм чинь тоггүй болоод байна, усгүй болох гэдэг те. Аж үйлдвэрлэл гэж бид нар чинь бас ингээ хоолтой онттай, машинтай үйлдвэрлэлтэй байж эдийн засгийн их маань ойлгож байгаа энэ асуудлуудаар нийгмээр бас түлхүү дэмжиж өгөх хэрэгтэй. Инженерүүд маань амбицтай хартай бодлогын дуу хоолойг өргөмөр байна. Тэгээ заавал инженер өнгөхгүйгээр өөр ямар ч мэргэжлийн хүн нэгдсэн газар дээр тавьж болно, хэлэх хэрэгтэй, дуурах хэрэгтэй тийм ээ. За маш их баярлалаа. Энэ сэдвүүд ингээ ярихаар шүүмжлэлтэй асуудлууд ч юм уу асуудал маш их байгаа. Гэхдээ бид нар болж үйл энэ подкастаараа шүүмжлэхээс илүү гарц гаргалгаа шийдлүүдийг ярих гэж зорддог. Тийм учраас ямарваа нэгэн хийсэн ажилтай ярих үгтэй хүмүүсээ бид нар бас сорчилж ингэж оруулдаг энэ подкаст. Тэгэхээр инженерүүд бол хамгийн гол нь улс орны хөгжлийн бас тархин зүрхэн нэдэг гэж боддог. Тэдний шийдлэр өстө нөгөө долоо хэмжижнийг огтлон гэдэг шиг тийм манай инженерүүд нэлээд тооцоо судалгаатай тоон дээр үндэслэж шийдвэрүүдийг гаргаж идэг учраас нэлээд бас шийдвэртэй төр засгийн хэмжээнд ч гэсэн давхад зохимжтой юм шийдлүүд гарч ирэх болов гэдэг үднээс энэ подкастыг бид нар хийдэг юм аа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд амжилт хүсье гэж хэлье та. Хэрвээ та манай энэ подкастыг сонирхож үзье гэвэл YouTube хуудасаар зочлоорой. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг бид энэ салбарын шилдэг мэргэжилтнүүдийн үгийг байнга хүргэж авах нь анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.